бол Rotary клуб дотор хамгийн хотхон клуб гэж хэлж болно. Маш амжилттайгаар одоогийн байдлаар 1200 гаруй хүүхдийг тэрэгцэртэй болгоод байгаа зөвхөн Монголдо. Тэгээд бүх аймаг, бүх сум за тэр байтугай малчны хотод хүртэл хүрч очихыг хичээдэг. Тэгээд энэ клубын манай залуучууд нэгэн хэсэг нь өнөөдөр ирсэн Багнуур дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэрэгцэр өсөрж өгөө байж байна. Өнөөдөр 8 хүүхд тэрэгцэртэй боллоо. Бид бүгд бол өөрсдийн тус тусын гэсэн салбар болгонд ажил хөдөлмөр эхэлдэг. Тэгээд ганцхан зүйл дээр нэгддэг маань энэ зүйл байна. Өөрсдөө давж туслахыг энэхүү урааныхаа дор бүгдээрээ сэтгэл зүрхээ нэгтгэж Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхд болгонд хурц үйлчлэх гэдэг энэхүү чинхүү ураандаа хурц ажиллаж байгаа клубийн хамт олон баярлалаа. Тэрэгцрийн гол онцлог нь хүүхдээ яг цагаад тааруулж өгсөж байгаа. Одоо жишээ нь хүүхдийн нуруу балий байх юм бол эсвэл хөлн ортог юм байх юм. Яг тэрнтэн зөв өгсөж байгаа. Одоо энэ тэрэгцэр ихэд одоо хүүхд маань зүүн талдаа татал өгдөг. Тийм болохоор зүүн талын одоо өндөр, баруун талын намхан хөлнийх нурт бол баруун тал нурт байлаа. Зүүн тал нь богинохон байх юм бол яг тэрнтэн зөв өгсөж байгаа. Тэгээ нурууных нь яг энэ хүүхдэд зориулаад энэ тэрэгцэр маань хэлбэрийг нь засч өгөхийн тулд өндөр нам гэж засагдчих, өсрөгдөж байгаа. Хангай клубын хамт олноос бас дүүргийн маань тусгай хэрэгцээтэй хүүхдүүд буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд маань 8 тэрэгцрийг бас ингэж өгсөж яг хүүхдийнх нь бие организмд нь тааруулж өсөж өгсөн хангай клубынд бас баярлалаа. Манай хангай Rotary клуб банх болгон нэг клуб гэж байсан. Тэгээ бид болгон нэг клубээр нэлээд нөхцөлөө болсон. Манай болгончууд бол хавдраггүй болгон гэдэг 3 жил явсан төслөөр ерөнхийдөө бол мэднэ. Тэгээд бид хэд сая 1 жил хагасны өмнөөс ер нь болгон нэг клуб бай. Онцгой хангай Rotary клуб гэдэг дараа үйл ажиллагаагаа өргөжүүлээ. Тэгээд хангай Rotary клуб гэж байна. Хангай клубын үүсгэн байгуулагч гишүүдийн нэг нь байна. 24-25 оны нарийн бичгийн дараагаар ажилласан. Одоо 25-26 оны мөн нарийн бичгийн дарга. Манай клуб нь энэ тэрэгцрээс гадна бас маш олон төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Орон нутгийн иргэдтэй хувцар савыг нь ганц саваар солих нэг тийм бичиг төсөл хэрэгжиж байгаа. Мөн 21 гэдэг төсөл маань бас явж байгаа. Тэр маань болохоор 21 аймгийн хүүхдүүдтэй 4 жилийн хугацаанд тэтгэлэг олгодог тийм бас хөтөлбөр явдаг. Ээж хүний хувьд энэ тэрэгцэртэй болсноороо өдөр тутмынхаа ажлыг хийхэд бас хөнгөвчл өгч байна. Өөрийн клубын хамтрагч алтан жаргалынхаа удирдлагын дор Багнуур хотод тэрэгцэр өгсөж байна. Тэгээд өөрөөсөө давж бусдад туслая сайн үлсийн төлөө. Тэрэгцэр бол өөр юм яг машины сериал номер шиг сериал номертай. Тухайн хүүхдтэй яг сериал номер бичиж байгаа. Тэгэхээр энэ тэрэгцэр дахин давтагдахгүй.